тогтоолтын тамирчин олон улсын их мастер Наран Цулт иржээ. Өглөөний мэнд. За гоё чихвчээ зүгээд тэгээд микрофон өөртөө гоё тааруулаад тэгээд хоёлаа чухтай гуруулаа ярина. За гурлаа ярилцъя. За тэгээд манайд бас 2 жилийн өмнө бас орж байсан тий. Тэгээд ингээд цолоо ахиулаад ирсэн байхаа тий. Дэлхийн аварга болоод ирлээ тий. За тэгээд хоёлаа хэдүүл бас ярилцахад бас өөрийгөө бас дэлгэрэнгүй бас үзэгчтэй тайлбарлаад танилцуулаад тэгээд ярианд оръё. За. Сайн байцгаана уу? Ой тогтоолтын олон улсын их мастер 2025 оны дэлхийн аварга утга улааны Наран Цулт гэж хөгтэй байна. Өө яар гоё. Тооцоо өөр юм. За тэгээд бид нар бас нэг 34 дахь удаагийн одоо ой тогтоолтын дэлхийн аваргад бол одоо төрүүлсэн мөчид тань ямархуу одоо хамгийн түрүүнд бол ямар бодол мэдрэмж төрж ив те. Ер нь тэмцээндээ бэлдээд сүүлийнх нь 1-2 сар амар тийм дарамттай стресстэй жаад тэгэл яг тийм бүх төрөл дуусаад дэлхийн аварга болно гэдэг бол дүн гарахаас өмнө бол угаасаа өөрөө мэдчихсэн. Хамгийн сүүлийн төрөл дуусаад бол дэлхийн аварга болчлоо гэж бол мэдчихсэн. Тэгээд за дуусчлаа даа л гэж бодсон. Нэг дайны харт гарч байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Одоос бид хоёрын хувьд бас нөгөө ярилж чамаг орж ирэхээс өмнө бас бид хоёр ярилцаа л хэлээ. Тэгээд нөгөө ер нь ингээд энэ их одоо аваргаас одоо бид хоёр ярилцах гэж шүү дээ. Аврагтай ярилцчих. Дэлхийн аврагтай шүү дээ. Тэгээд дэлхийн аваргаас асуухад ер нь яаж бэлтэж байна те одоо ер нь бол яруу формыг хадгалж байна. Ер нь бид хоёр ингээд сайхан юу ялаад ингээд тааж бодож нэг ингэдэг баха гэдэг. За ерөнхийдөө бол угаасаа бичээлж эхэлснээс хойш нэг сар мар бол ерөөсө бэлтгэлгүй явж үзээгүй. Тэгээд тогтмол ингээл бэлтгэл 7 нот 3 удаа бол бануурт бол бэлтгэл ордог клуб маань ороод тэгээд манай улсад бас дотроо жижиг хэмжээний олон тэмцээнүүд болдог байхгүй юу. Тэрэндээ бас ингээ бэлдээд явж итэл ер нь бол форма байнгын хадгалаастай л иждэг. Гэтээ юу дэлхийн аварга гэхээр бас арай өөр бэлтгэл шиг шаардлагатай болно л доо. Тийм болохоор би тэгэд 10 дугаар сараас хойш ингээд эрчимжүүлсэн одоо чичээлээсээ чулаа аваад 7-ны 7 өдөр бэлтгэлтэй жаад тэгээд тэмцээнээсээ яг өмнөх 7-ны өмнө болохоор 14 хоног кемпэд гарна гэж ярьдаг. Нэг амралтын газар очиод тэгээд утас моц бүх юм авраалгаа тэндээ 14 хоног өглөөний 6-аас оройн 7-8 хүртэл бэлтгэлээдэг. Надад их сонирхолтой байгаа юм нь одоо жишээлбэл бид нар шиг ингээд энгийн хүмүүс та нар шиг болох боломжтой юу? Эсвэл яг ингээд та нар одоо юу гэдэг чинь бараг IQ-гээрээ энгийн биднээс арай өөр байдаг ч гэдэг ч юм уу тийм байдаг уу? Тийм юмнууд хүмүүсийн донд ихэд л та. Үнэн дээр ингээд би хичээлж эхлэхээс өмнө яг ингэж боддог байхгүй юу? Хамгийн анхныхаа сургалтанд явж эхлэхдээ би ямар сайн санд багшаасаа би болохоор багшаа энэ ингээд би одоо хичээгээд ингээд тэмцээнд ороод ингэж явж чадахгүй энэ ингээд цаанаасаа төрөлхийн төрцөн ийм IQ төртэй хүмүүс байгаад байна уу тэргээд багшаас асуужсан байхгүй юу. Тэгээ багш бол болно л гэжсэн. Тэгээд тэр үед бол би ой тогтоолтын талаар юу ч мэдэхгүй гэд хэдэн үзүүтэй чадахгүй яг тэр үе байхаас илүүлээд энэ хүртэл бол ерөөсөө төрөлхийн чадвар минь бол ерөөсөө байхгүй л гэж хэлмээр байна. Энэ бол тогтмол бэлтгэл гэж. Тийм. Ер нь бол одоо би ингээд асуухад бас буцаа тэмцээлэг өгөөд ороход бол одоо дэлхийн 15 одоо улсын 169 шилдэг одоо тамирчидтай өрсөлдөхөд бол хамгийн сорилттой байсан санагцсан одоо төрөл нь аль нэсэн бэ? Хамгийн сорилттой төрлөө. Би миний зорилго болохоор ерөөсөө нэгт дэлхийн аварга болно. Хоёрт болохоор хэдэн рекорд эвдэй гэж бодож ирсэн. Удаа эвдэгдээгүй рекорд зөнд байгаа. За тэгээд дэлхийн аварга дээр хэрвээ бүх насныхаа рекордыг эвдчих юм бол уг нь Гиннесийн номонд бичигдэх боломж бас надад байсан. Тэгээд харин тийм хэдэн төрөл дээр харсан байсан ч гэсэн яг тэр төрлүүд дээрээ хүснээрээ хийж чаддаг болохоор бас нэг талаараа жоохон зорилготой хүрч чаддаг оролцсон. За тэгээд хамгийн миний хувьд бол хэцүү төрөл бол багнаа үсэдэг. Яагаад ч юм ингээд би тоотой төрөл дээрээ нэртэй төрөл дээрээ хөзөртэй төрөл дээрээ зүгээр хагаад байдаг ч гэсэн багнаа үс дээрээ ер нь бол өөрийнхөө босод үзүүлэлтээс бол хамаагүй муу үзүүлэлтэйдэг. Тэрний төрөл дээр бас их санаа зовжсэн ч гэсэн хамгийн сайнаараа үзүүлсэн. Тэгээ тэрийг даваад гарсан чи ер нь тэгэл бүх төрлөө зүгээр болцсон. Надад бас зүгээр хувийн асуулт байгаа байхгүй айгу сонирхол татаад байгаа нь та нараас сумар санагдаад идэв. Одоо жишээлбэл би ингээд
ингээд удаан ингээл нэг юм ном ингээ уншаал эсвэл удаан ингээд нэг хэсэг хичээл хийчихэр шууд ингээ стрессдчихдэг байхгүй. Яа ингээл тархиа их ажиллуулчлаа гэж айгуудаа жоохон амрыг л та нар жишээлбэл ингээл 7 өдөр бэлтгэл хийхээр тэг байнгын бүр тархиа хамгийн өндөр түвшинд ажиллуулж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ингээд тархин ч гэдэг юм ингээ ядрах ч юм уу тиймэрхүү асуудлууд гарах үед юу хийдэг вэ? Ядардаг уу та нарын тархи? Ер нь бол нэлээд өрсөлдөлээ 7 хоног бэлтгээд тэгэхээр яг нэг тийм стресséнд орцсон байгаад байдаг байхгүй. Нэг тийм толгоо яг өвдөж эхэлдэг. Яг энэ тэрнгээр ингээл өвдөөл хатгаад тэгж эхэлдэг. Тэгээд яалчуд клуб дээр бэлтгэх бол угаасаа нөгөө нэг хотын амьдрал утас оролдоол тэгээд зөндөө болон гэр орны амьдрал зөндөө бол юм болохоор ингээд бэлтгэхийн хажуугаар яхаар бас тэгээд стресстэй байдаг гэж үзээд тэгээд яг камп дээр очиод уцаа ураалахад бас бэлтгэлийгээд агаар цэвэр агаар бэлтгэхээр бас зүгээр байдаг. Тэгээд бол ер нь бол нойрол гэж бас боддог. Тийм. Тэгээд нөгөө нэг богино хэмжээний бичлэгүүд байдаг шүү дээ. TikTok, Instagram, Reel тэднээсийг ингээд их үзээд анхаарал хүлээх чадварыг их муудаа тэгээд бас тийм удаан юм төвлөрөхөөр толгоо өвдөд ядраад идэх болчтой юм шиг санагдав. Түүлстэй бодоо штэ мэн тий. Тийм. Тэр тал дээр юу нь бол би нэлээд юм анхаардаг л да. Цайны тэмцээн дээр бол би Instagram, TikTok бүх юмаа устгаад тэгээд хөгжимч сонсож аваагүй хөгжим сонсч юм бол тархинд чинь аялал нь үлдээд цэдэлж ах ч юм уу тий орж ирээд идэх байхгүй. Тэрээсээ тархиндаа ерөөсөө л өөр юм оруулах зайгүй бэлтдэг юм шүү дээ. Өөр юм ерөөсөө бодож болохгүй л гэж. Одоо энэ дэр нэг тэмцээний явцад бас ингээд олон зүйлс болж байгаа шүү дээ. Тэгээ ингээл хүний сэтгэл зүй дотор ингээл ингэн одоо би ингэ шүү дээ шиг гэл. Гэхдээ яг энэ тэмцээний явцтай болохоор энэ удаа би бүр заавал төрүүлнэ гэд бодох яг тэр өөртөө итгэсэн одоо тэр шийдвэрлэх мөч бол байсан уу? Тэр энэ тийм бодлоо зөндө төрсөн. Би өмнөх тэмцээнүүд дээр ерөөсөө тэгж зөрөгтэй би авраг олно гэж бол бодож байгаагүй. Зүгээр за юу ч гэсэн яхав хийдгээ хийж чадхаа хийчихэл гэж боддог гэсэн. Энэ тэмцээнд болохоор юу ч болж байсан авраг аварна гэж бодож байсан. 10 төрөл эхлэхийн өмнөх 1 минут анхаарал төвлөрөх хугацаа гэдэг байхгүй. Тэр 10 төрлийн 10-нд нь би дэлхийн авраг олно шүү. Угаасаа би энд сууж байгаа дэлхийн авраг нэ тийм болохоор өөрийнхөө ингэж чадах юмыг хий энтер гэж өөртөө яг дандаа л бүр 10 удаа яг тэгэж ажиллах хэлжсэн. Тархиндаа кодолж. Тийм. Гэтэ үнэхээр гоё бахархмаар санагдаж байна наран залаар. Одоо удахгүй ер нь чи бараг генесийн амжилтаа тогтоочих юм шиг байна. Аль хэзээний тархиндаа кодолцсон юм шиг байна. Ойрын тэмцээнүүдэд тарин тогтоочихъя гэж бодоод байгаа. Одоо яг ямар одоо зорилгот хүрсний дараа генесийн амжилт тогтох вэ? Ер нь бол 10 төрөл байгаа шүү дээ. 10 төрөл дээр нь болохоор бүгдэн дээр нь дэлхийн рекорд гэж байгаа. Тэднүүсийг эвдчих юм бол Гиннес рекорд авна. Тэгтээ Хойд Солонгосын 2019 оны дэлхийн аваргад орохдоо амар өндөр рекордууд хийчээд явсан байхгүй юу. Тэднүүсийг нэвдээгүй ер нь бол одоо 6 жил болж байгаа гэсэн үг. Тэр рекордуудыг эвдчих юм бол Гиннес рекордоос гаднаас Монголынхоо рекордыг чимчлэн тэгээд удаа эвддэг рекорд эвдсэн болохоороос өөртөө сэтгэл хангалуун болно гэж бодож байна. Ойрын хугацаанд бол одоо 4 сард Дэн улсад болох жоо Европын арга шалгаруулах тэмцээнд орж магадгүй байгаа. Тэрэндээ олох юм бол бас эвдэх боломжтой гэж бодож байна. Гоё юм нэр. Тэр 10 төрөл. Ер нь бол дандаа 10 төрлөөрөө л одоо яг тэмцээнүүд болтгоо. Үндсэн 10 төрөл гэж байгаа. Тэгээд тэмцээний чансанаас хамаарат хугацааны өрсөлдөж явцдаг. Одоо жишээлбэл улсын аварга дээр зарим төрөл нь 5 минутын урттай цээжилжсэн бол дэлхийн аварга дээр болохоор 1 цагийн урттай цээжилдэг байгаа. Тэр 10 төрөл нь болохоор яг ямар төрлүүд гэдэг товч хэлж өгч болох уу? Ер нь бол үндсэндээ тоон дээр суурилсан төрлүүд гэж байгаа. Уртын тооны төрөл, боёны тооны төрөл гэх мэтлэн. Тэгээ үгэн дээр суурилсан төрлүүд байгаа. Багна үгс тэгээд хүний нэр цээжилдэг. За тэгээд сүлд нь хөзрөн дээр суурилсан төрөл. Нэг онцгой төрөл нь болохоор цаас харж ч юм уу цээжилдэггүй, сонсож цээжилдэг дуут цифр гэдэг төрөл байгаа. Ийм зарим төрлөөс бүрддэг. Тоо хэлэх юм шиг байна тийм. 1 секундын давтамжтай англиар цифрүүдэл. Тэгээд тэдний бүгднийг дараалал зээжлэн. Дараалал зээжлэн. Тэгээд дундаа нэг алчих юм бол алцсан газараа зогсоод оноонд дуусна. Ер нь нэлээд хэрцгий төрлөж бас боддог. Тийм ээ, наадах ч ёстой аюу хэрцгий төрлөө шүү дээ. Яг гоё явцсан байж байгаа дэжнэ. За явахтай нэгийг дунд нь алдаад тэгээд цааш үргэлжлүүлсэн юм аа гих гисэн чинь алдсан л бол энэ ч зогс гэж байгаа юм шүү дээ. Тийм.
Манай ер нь бол төрлийн маань дандаа шүүж байгаа юмуд нь ер нь жоохон хатуу байгаад иддэг. Одоо жишээлбэл цифр цэглэж явах төрөл нэг мөрөндөө 40 цифртэй байна. Тэгээд тэр 40 цифрийн нэг цифрыг алдах юм бол 20 насгтаад 2 цифрийг алдчих юм бол 0 авчдаг. Тэгээд ер нь бол гээд нэг алдчих юм бол 1000-аар ч юм уу 800-аар нь тэгэл оноогоор алдаа авчдаг. Бүр ер нь л шууд дайнд орж байгаа мэт өстой жинхэнэ алдах ирэхгүй спорт болж таарлаа да тий. Наран зал ингэдэг үү? Одоо мэдээж энгийн бид нар гэх юм да. Иглэгүү та нар гэхгүй. Асуугчдаа асуулт маяглаж байгаа мартчихлаа. Одоо надад тэгвэл би үргэлжлүүлээд асууж байна. Тэр болохоор эхний үед бол одоо ой тогтоолтын спортын хүмүүс одоо хэрхэн хүлээж авдаг байсан бэ? Дэмжлэг эсвэл эргэлзээ их байв гэнэ. Одоо би энэ ч нэг асуултаа нэг бэлдсэн байгаа даа. Одоо эхний үед болохоор ой тогтоолтын спортын хүмүүс одоо хэрхэн одоо хүлээж авч जैन те. Одоо ямар нэгэн дэмжлэг эргэлзээ нь яг юу байсан бэ? Намайг дөнгөж хичээлж эхэлж байгаа туу. Анхны тэмцээн маань болохоор амар жижигхэн тэмцээн байсан юм а. Тэр тэмцээн дээр болохоор ингээд миний нэр чинь нэлээд дээгүүр ороогүй тэгэл би л тэр үедээ ингээд өөрөө амар сүрдэг найлвэлж мэлаал тэгэл дууссан тэмцээсэн. Тэгээд дараагийнх нь улсын аврал дээр орсон. Улсын авралд ороод бол ер нь бол өсвөр нас нэлийн үдэлцээтэй нас байдаг манай спортын хувьд бол хамгийн сайн тамирчид өсвөр насны дээр яг ингэж алдаж гарч ирдэг. Тэгээд би болохоор өсвөр насныхаа эхний жилээс 2 алтан медаль авч гарч ирсэн. Нилийн ингээд хамгийн чансаа өндөртэй тамирчид нь урдан суудсан байгаа шүү дээ. За тэгэл энгийн анхны тамирчид нь хойно суудсан. Тэгээ ингээд шагнал авах мөчид ингээд хойноосоо ингээд уршаа ингээд хол зам туулаад талхаж байгаа үед бол би бүр амар өөрөөрөө бахархаад хүмүүсийн харц над дээр байгаа бид амар гой мэдрэмж авч ирсэн санагдаж байна. Тэгээд тэрнээс хойш бол манай тасалжуулагч хоёр багш маань намайг ингээд анхааралтай аваад тэгэл багтаа оруулаад яаж хийсэн. Тийм. Одоо би энэ ч нэг би саяны нөгөө хоёулангийн хамгийн хэцүү байсан нөгөө төрөлөөсөн гэсэн шүү дээ. Тэр төрлийг одоо яг тэр төрөл дээр болгоод одоо тэр төрөлж явах зөв ер нь бол хамгийн их шантрах шахсан мөчүй чинь яг аль хэсэгт байсан бэ? Шантрах шахсан мөчөө. Тэгээ одоо энэ өндөрлөгөөс одоо ингээд харахад нэрэл те наран цулаа би шантраагүй шүү гэдэг. Хамгийн их ингээд зовж харсан тэмцээн маань болохоор оюуны олимп байсан. 2024 оны 10 сард Дубай хотод болсон. Тэгээ оюуны олимпийн бэлтгэлийг болохоор ингээд шигшээ баг нэгдэж чигээгүй тус тусдаа өөрсдийн салбар дээр хийсэн. Тэгээд би болохоор салбараасаа ганцаараа орж исэн болохоор бэлтгэлээ ганцаараа хийжсэн байхгүй юу. За тэгээд оюуны олимп маань болохоор онцлог нь 10 төрлөөс гадна бас сонирхолтой хэдэн төрөл ороод ирсэн. Тэгээд шинэ арга техник боловсруулад тэжлж эхэлжсэн. Тэгээд би өөрөө ингээд шинэ арга техниктэй дасахгүй ингээд нөгөө бусад тамирчдаас гүйцэгдэхгүй байсан байхгүй. Тэгээд тэр үед амар их стресстэй ингээд хамт бэлтгэл хийх хүн байхгүй болохоор бас ганцаараа ингээд нэг өрөөнд суугаад хэлээд хараас амар үлмэс хийжсэн. Тэгээд 0 ороод уйлс юм аа. Амар уйлс тэгсэн чинь манай захирал энэ юу арслан бар юу дуурайд байна гэж юм гээд нэг тийм юм болоо хөвгөлтэй өнгөрөөл бас нэг тэр тэмцэнээс бас их юм ойлгож аваад тий. Бас тэгээд авраг болоод тийм хамгийн хэцүү юм гэвэл бас тэл. Гайхалтай. Тэгээд энэ бүхний ардаас даван туусан чамд гэсэн үнэхээр баяр хүргэе. Яста мундаг бахарахгүй байхаа аргагүй юм а тий. Жиний яг энэ спортоор ингээ хичээлснээр одоо чиний амьдралд ямар өөрчлөлтүүд одоо хувь хүнд чинь жишээлбэл ямар өөрчлөлтүүд гарсан бэ? Нэгдүгээр би өөртөө итгэх итгэлтэй болсон гэж бодож байна. Би ер нь ингээд ямар ч юмд бол эцсийн үдч үзээгөө бас ингээд нэг тийм өөрийгөө гэл ер нь ямар ч юмд авьяасгүй тэгээд ингээд байддаг гэж бодоод байдаг байсан. Тэгээд энэ спортоор хичээлснээс бол өөрийнхөө ингээд чадах юмыг харсан, өөрийнхөө заар ямар байж болох вэ гэдгийг бас өөрийнхөө потенциалыг амар тийм боддоор үнэлж сураад өөртөө итгэлтэй босгож бодож байна. Одоо ер нь ямар ч юм хийсэн би ингээд ингэнийг хийвэл ингээд тодорхой хугацааны дараа би угаасаа чадна гэдэг нэг тийм итгэл одоо сууцсан гэж бодож байна. Хоёрдугаар талаар хүмүүсийн одоо намайг харах өнцөг гэх юм уу тий. Ангийнхан маань сургуулийнхан маань одоо багш нар маань маа дүүргийн ингээд нэг тийм хүрээлэн жижигэн болохоор ер нь би надад таниад байдаг. Нэг тийм тэгэхээр хүмүүсийн харах өнцөг бас их эерэг бас гэж.
За ойлголоо. Би бас энэ чинээс ярианаас одоо бидний яаж яхад нь эфирийн цаг айгу богинохон. Гэхдээ би маш хурдан хитэ асуултуудыг асуугаад хоёлаа ярилцчих. Тэр нь болохоор юу гэхээр одоо нэг бидний энгийн хүмүүсийн хувьд бол одоо стресс сандрал гэдэг зүйл бол бүр маш их байдаг зүйл. Ялангуяа одоо оюуны спортоор хичээлж байгаа хүмүүст бол энэ стресс сандралыг одоо хэрхэн даван туулж менежмент хийж зохицуулдаг вэ гэдэг талаар бол үнэхээр яг асуух хэрэгтэй. Чухал мөчүүдийн өмнө амар тийм стресстэй сандраад байдаг шүү дээ. Тэр нь болохоор ингээд тэр чухал мөчөө юм бол амар боснуулчих боломжтой. Тийм болохоор энэ бол ялчгүй амар бодох хэрэгтэй сэдв. Тэгээд манай спортын хувьд хоёр багш маань бол өөртөө яг сэтгэл зүйч шиг бүр яг ингээд бид нартай яг тулж ярьдаг. Асуудал нь юу вэ те. Тэгээд ер нь бол яг энэ одоо стрессийг даван туулсан, энэ хэцүү зүйлийг даван туулсан яг бодит хүмүүсийнхаа сургамж түүхийг сонсоод тэр хүмүүсийнхаа ингээд түүхийг сонсохоор надад амар сайн нөлөөлдөг юм шиг санагдав. Яг бодит хүмүүсийн түүхийг сонсохоор амар сайн урам зориг авдаг. Тэгээд ганцаараа бас нэг стрессийг даван туулаа, сандалаа даван туулаад тахгүй яг ингээд чамтай адилхан байгаагийн хүмүүстэй хамт нэг бэлгэлээгээд хамт зовлонгоо тулаа тэгээд хамтдаа ингээд байгаадах нь бас хамаагүй стрессийг сандралыг бууруулдаг гэж бодож байна. Ойлголоо. Би бас эндээс нэг зүйлийг хэлмээр байна. Наран зулын маань бас амжилтуудаас би бас дуртах хэрэгтэй байх гэж бодож байна. Тэгээд 2024 оны бол Memorial League улсын аварга. За мөн 2024 оны оюуны олимпийн аварга. За 2025 оны ой тогтолтын улсын аварга, 2025 оны ой тогтолтын дэлхийн аварга байгаа. Тэгээд би энэ талаас нас хэлмээр байна. За баярлалаа. За наран зултаа одоо яг өөрийнх нь хүсэж байгаа тэр генесийн амжилтыг тогтоох тий тэр гайхалтай зорилгот нь амжилт хүсье. Үнэхээр их баярлалаа. Манай нэвтрүүлэгт хүрэлцэж ирсэн. Тэгээ миний хувьд болохоор одоо 12 цагаас яг тоглолттой байгаа болохоор та хоёроо үргэлжлүүлээд яриагаа гоё амжилттай хийгээрэй гэд хүсье. За амжилт хүсье байна. Амжилт хүсье зулаа. Баярлалаа. Баяртай. За тэгээ зулаатаас амжилт хүсье. Тэгээд бас би наран зулаасаа сая нөгөө нэг амжилтуудын талаар ярьсан шүү дээ. Тэгээ нөгөө амжилтуудыг би дурдсан шалтгаан ийм байгаамаа. За ялалт бүрийн дараа вэ шүү дээ. Наран зул маань одоо яг ямар одоо өөртөө юу хэлдэг вэ? Дараагийнхаа одоо би дараагийнх дээр ялна гэдэг үү? Эсвэл яг ялалт бүрийн дараа ямар сэтгэл зүй мэдрэмжтэй болдог вэ? Тэмцээн бүрийн дараа ингээд ялсан жалгцсан чинь яг нэг тийм дүгнэлт хийх хэрэгтэй байгаад байдаг. Яг тийм бодол орж ирдэг шүү дээ. Зарим хүмүүсийн нүдэн дээр яг ингээд хэрэг ялсан юм шиг хэрнээ би дотроо өөрийнхөө хэмжээнд бол ялагдсан хүмүүсүүд бол зөндөө байдаг. Тийм тэгээ дандаа ер нь бол ихэнхдээ би тэмцээнээс ингээд ерөөсөө нэг тийм 100% сэтгэл ханамжтай би яг чадхаа хийсэн шүү. Би яг хийж чадах юмаа бүгдийг хийчлээ гэж гарч ижсэн удаа бол бараг байхгүйсэн. Дандаа ингэж нэг харамсалтай тий тэр итгэцдэг үстэй. Нийтгцдэг үстэй. За дараагийн тэмцээн дээр яг аль одоо хараа шууд бэлгэлээ ингэж яг тэгэж ингэж боддог байсан. Тэгээд энэ жил болохоор 2025 оны улсын авраг дээр бол улсын аврагт басаад би бол яг өөртөө 100% сэтгэл хангалуун би яг чадхаа хийлээ, чадхаасаа илүү хийлээ. Ямар гоё юм бэ гэж одоо ингэ сайхан амрыг гэж бодож гарч ирсэн. Тэр анхны тэмцээн байсан. Тий. Одоо ингээд ойрхон бас ямар тэмцээнүүд энэ бас бид нар ч нэг ой тогтолтой жоохон холог хүмүүс юм чинь одоо мэдээлэл бага байдаг. Юуны түрүүнд улсын хэмжээний улирлын аваргууд байна. Одоо 3 сард нэг өвлийн улирлын аварга, 6 сард өнөө улирлын аварга байна. За тэгээд 4 сар саяны хэлсэн Европын аврагт манай баг жигшээ баг явж магадгүй байгаа. За тэгээд мөн 8-9 сард Азийн аварга болж магадгүй. Азийн аврагт ингээд манай жигшээ багийнхан нэг жил өнжөөд ордог байгаа. Одоо жил болгон дараалж ороод аврагыг авахаас хэцүү гэж шийдээд. Нэг жил өнжөөд очиж аврагыг авна гэсэн ер нь бол тактиктэй тэгж шийдсэн юм лээ. Энэ ер нь бол хүн чанар байна те. Тэгээд өнөөс үргэлжлүүлээд мэдээж 12 сар дараагийн дэлхийн аварга манд байгаа. Дараагийн дэлхийн аварга маань дахиад Вьетнамаас зохион болгохоор шийдэгдсэн. За. Бид чинь бас манай монголчууд их хүн чанартай юм аа тийм. За яах юм бэ? Нэг өнжөөд өгье яа. Тэгээд ер нь ингээд бас саяны ярьсанчлан бас бид бол үнэхээр амжилттай байгаа. Тэгээд тогтолтын баг хамт олоо. Тэгээд эндээс харахад гэсэн би бас нэг өмнө нь бас маралтай бас ярилцчихсан. Тэгэхэд нөгөө нэг хоёрт одоо саяны дэлхийн аварга дээр 3-т илүү 2-т илүү 3-т бол нэг Австрал орсон санагдаад байх. Австралийн баг маань 2 дугаар байранд орж ирсэн байгаа тийм. 2 дугаар баг тий. Тэгэнгүүт нөгөө Австрал баг маань өөрөө бас монголчууд байсан. Тийм.
Тэр нас их сонирхолтой юм болсон. Их онцлог өмнө нь бол ингэж хоёр улсаас монголчууд ингэж орж байгаагүй. Тэгээд ялчгүй ихний хоёр баг нь ийм монгол хүмүүсээс бүрдсэн баг байсан бол бид нар маш юм бахархалтай аим тэмцээний заал дүр ер нь бол нэг тийм монголчуудаар амьсгалаа амар гой бахархалтай мөчсөн. Харин би тэрийг сонсоод хүүе энэ ч одоо нэгт ингээд Монгол орсон юм байна. Хоёрт гэсэн чинь Австралиас орсон юм байна. Тэгээ Австрал дотор нь монголчууд байсан юм байна гэ. Энэ юу болоод байна гэдэг. Манай монголчууд бол нэлээ одоо ой тогтоолтын салбартаа бол одоо нэлээ бүр одоо баг бүх улсынхан бол баг мэдж байгаа бах тийм. Ер нь бол бүх улсынханд хүлээн зөвшөөрөгдсөн ийм сайн баг гэж явж байгаа. Гэхдээ манайх ер нь хөвчлэн сүүлийн жилүүдэд Азийн холбооныхоо тэмцээнүүдэд хөвчлөө орж байгаа. Тэгээд Европын холбооны тэмцээнд бол ороогүй уудсан байгаа гэдэг шалтгааны улмаас энэ жил Европын холбооны тэмцээнд орохыг төлөвлөж байгаа. Европчуудад бас бас домогт тамирчид бас зөндөө байгаа. Тэгээд тийм энэ жил болохоор Итали тамирчин Морофа гээд Итали тамирчин нэлийн өрсөлдөхүйт байсан. Үзүүлэлтийг хараад хахад ер нь нэлийн аврагын төлөө өрсөлдөхөөр тамирчин байсан ч гэсэн энэ жилийн левард харамсалтай нэрээгүй. Тэгээд тэрнтэй бас очиж өрсөлдөж монголчуудын цаасаа яг европчуудтай харьцуулахад хэрвээ нэ гэдгийг харъя гэж зорж байгаа. Нэг туршаад үзчихье да тий нэг орж байгаа. За манай европчууд хэр юм байна. Гэхдээ ер нь ингээд чамд одоо яг асуухад бас наран зулаас одоо хамгийн том өрсөлдөгч ер нь юм байдаг байдаг. Эсвэл шүтэж одоо урдаа ингэж барьж хардаг ер нь энэ хүн шиг л болыг. Одоо нэг тоглол спортоор хичээлж байгаа бүх хүмүүс л нэг өөрийн гэсэн од тамирчинтай байдаг, мотивац авдаг хүн байдаг. Тэр талаасаа бид нарт бас хуваалцвал. Ахтил хийснээс хойш би олон улсын их мастер лав дулам гэдэг ихчүүд амар дуртайсан бичлэгүүдийг үзээд юм амар урам зориг авдаг. Тэр ихчийн яагаад гэвэл ингээд тэр ихчийн сайн төрлүүд нь миний сайн төрлөлтөд ер нь нэг жоохон төстэй. Тийм ер нь бол төстэй талууд амар ажиллахдаа тэгээд энэ ихчиг болъё, энэ ихчийн рекордуудыг хараад энэ ихчийн рекордуудыг эвтимсэн гэж ер нь бол тэгж өглөр дүүрэл авч ирсэн. Тийм ихч байна. Тэгээд тэр ихчтэйгээ 2024 оны оюуны олимпиараас хамт нэг тэмцээнд орох боломж олгосон амар тийм сандраад хажууд нь сандраад байсан. Тэгэхээр бас мэдээж бас баяр хүрхтэй харж явдаг хүнтэйгээ хамт яг ижилхэн цолт бас авсан байна тий. Тэгээ энэ бол бас үнэхээр бахархууштай зүйл маш том амжилт. Тэгээ ер нь энэ сэтгэлээс бас ямар санагдчих вэ тий. Одоо би нэрээ ингээд талхан болжээ. Одоо ер нь нойтгтол төр хичээлж хэлсэн яг юм маань саяхан санагдаад байна гэдгсэн чинь нэг мэдсэн чинь ингээд олон улсын их мастер гэдэг цолоо авцсан леварга болтон байна. Тэгэл яг юм гэд олон батгүйгээр ингээл юма хийгээл хахад ингээд нэг мэдсэн чинь ингээл цолнууд нь тэмцээнүүд нараасаа олоод амжилтууд нараасаа гарч ирээ сайжраал яваад байгаагаа ер нь саялал анзаарсан. Аха амар урт хугацаа яг үнэндээ өнгөрсөн бэлээ. Тэгээд өөрөөрөө л амар бахархтаа да. Тийм ээ наран цолоо би ч гэсэн чамаар бахархаж байна дэр. Наран цолоо чамаар өгөөсө бүгд бахархаж байгаа бах. Дэлхийн аварга болсон чамаар бүгд бахархаж байна. Монголчууд бахархаж байна. Тэгээд чамд үнэхээр их баярлалаа. Тэгээд үргэлжлүүлж яг энэ спортоор хичээллээрээ тэгээд энд нь бол би үнэхээр зүгээр энэ би дуусгах гэж байгаа юм шиг хэлчихлээ. Зүгээр ингээд надад би зүгээр үнэхээр бахархаж байгаа мэдрэмж төрж байгаа. Тэгээд ингээд саяны чиний хэлсэнчлэн маш гоё одоо жишээ нь те сая хэллээ шүү дээ. Би нэг юм бодохгүйгээр зүгээр уртгаа яг ингээд яг зүг сайн хийгээ явж байгаад тэгээ ингээд одоо харахад бол ингээ урт хугацаа байсан юм байна. Тэгээд гэвчээг би өөрөө бол яг одоо төвлөрөө юмнуудаа хийгээ явж исэн чинь ингээд олон улсын мастер дээр хүрээд ирсэн байна. Тэгээд дэлхийн аварга болцсон байна гэдэг энэ зүйлээс бол авах зүйлүүд бол маш их байна. Одоо маш олон хүмүүс үзэж байгаа. Тэгээд маш олон хүмүүсээс чамаас үлгэр дуурайл авч байгаа. Тэгээд ерөөсөө одоо дүүнер чинь бас мэдээж ирээ үлгэр дуурайл маш их авдаг бах тий. Манай төрсөндөө одоо жигтал төр хичээлж эхэлж байгаа. За. Хэд настай? 10 настай. Тэгээд гэр бүлийнхэн маань ер нь л дүүнэрээ маань одоо жигтал руу оруулаад академиар хичээлүүлээд. За ингээ гэр бүлэрээ авраг болох нэ. Харин тэгээд манай дүүбтэй хоёрыг намайг төгсгөөс өмнө боломж олдвол нэг хамт дэлхийн аварт явж үзүүлэх гэсэн гэр бүлийн нэг тийм зорилго мөрөөдөл бас байгаа. Оо ямар гоё юм би болох байхаа энэ өөөсө боломжтой байхаа. Тэгээд өөрийгөө бэлтгэж яаж байгаа дүүгээ бас тасалдуулах гадал. Дүүн болохоор одоо хичээлээд эхэлсэн гэсэн дээ. Хичээлээд эхэлсэн ер нь одоо улсын аваргад орох их авах тансанаа тэмцээнүүд болж байгаа. Тэрэндээ оролцоод явж байгаа. За. Ер нь ингээд бас авраг дэлхийн авраг хүний хувьд бас олон улсын хэмжээний мастерын хувьд дүүгөө ер нь хэр харж ийм потенциал байна. Одоо хэдэнд миний дүү ингээд нэг жилийн дараа л юм байна да. Гэхээр нэг яар байна. Юун түрүүнд хүүхдүүдээс өөрийнх нь хичээл зүтгэл амар харагдаад идэг. Ирээдүйд ер нь амжилт гаргах хүүхдүүд
нэг л нэг тийм юмаа төвлөрч амир хийж чаддаг. Тэгээд гэртээ очиод одоо юм хийцэн хөзрөө уншсан байгаад тиймгүй амир хичээл зүтгэл ингээд багасаа эхлээ гаргаж эхэлдэг. Тэрийг нь болохоор ингээд багш тасгалзуулсан аваад тэмцээнд бэлдээд ирэхээр илүү тийм үр дүн гараад идэг. Манайд болохоор яг одоохондоо амир тийм сонирхож эхлэегүй. Одоо намайг дуурайгаал гэх юм уу тийм хүчээр бараг явж эхэлж байгаа болохоор. Нэг тийм одоо тийм нэг гоё дурлалын амтын арай аваагүй байна тийм. Насан ч угаасаа бага болж тийм. Одоо нас ингээд яваад эхлэн тэмцээнд ороод эхлэн тэгэхээр болох бах. Гэхдээ ер нь бол надад бас гоё санагдаж байна. Тэгээд гоё ах дүүнэрт яагаад чим нэг спортоор хичээлэхээр цаанаа тэнцээ нэр нь хамтдаа яваад л гэдгийг ингээд ялаа л тийм. Тэгээд би нэг бас багасаа л мэд чинь хин гэдэг хүмүүс байлаа да. Би одоо нэг мартчих бичнэх хөвшүүн биш л даа. Тийм. Ихэр байдаг. Одоо ер нь бол юунаас бол ихэр байдаг шүү дээ тийм. Одоо ихэр тамирчид тийм. Одоо ой тогтоолтын тийм. Бас мундаг би бас тэрийг мэдх юм байна. Тэгээд би энэ ч бас нэг арай нэг юм ой тогтоолтоос жоохон далифтер нэг юм асуухад бол одоо Наранзул гэдэг охин маань тий хүүхэд маань одоо ер нь одоо бас мэдээж бид нар ч бас мэрэгжил сонголт руу ирдэг тий. Тэгээд ер нь хүсэл мөрөөдлийн хувьд ер нь манай Наранзулын хүсэл мөрөөдөл юу вэ тий? Одоо яг ямар мэрэгжлийг сонгоё гэж боддог вэ? Одоо яг миний насыг бодохоор аль хэдийн одоо энэ талаараа бодоод эхлээд шийдчихсэн ч юм уу тий. Тийм бах хэрэгтэй санагдаад байгаа. Тэгээд миний бодлоор энэ нэлийн тийм айдастай сэдвэх юм уу. Яг 2 жилийн өмнө бол терминалд очихдоо би хуульч олныг хэлжсэн. Тэгээд тийм мэдээж энэ бол өөрчлөгдөөд за би лав тийм хүн болох юм байна гэдэг бодолд одоо хүрсэн байгаа. Тэгээд ямар мэрэгчлэлтэй болохоо яг шийдэж чадаагүй байгаа ч гэсэн миний бодлоор шинжлэх ухааны талдаа явъя гэж бодож байгаа. Хим физик талдаа ч юм уу те боломжтой мэрэгчлэл бол уул уурхайн инженер чиглэлээр одоо цаашдаа явъя гэсэн сонирхол бол байгаа. Тийм. Тэгээд бас мэдээж жоохон өөрчлөгдөг баг. Тийм. Одоо зүгээр л ер нь таамаг маягаар бодож байгаа зүйл шүү дээ. Тэгээд мэдээж хэрэг энэ их амжилтыг гаргасан амжилтандаа бас мэдээж хэрэг анхаарах нь зөв баг тий. Амжилтуудынхаа одоо мөн нэрээс нь бидний бас нэг суралцсан нэг сайхан зүйл байдаг шүү дээ. Нэг зүйлдээ зөв ингээд төвлөрөх тий. Тэгээд ингээд ер нь бол ой тогтоолт бол бүр тэр чигээр нэг зүйлдээ төвлөр гэдэг зүйлийг бас сайн сургаж гин үү даа л гэж би харж байна тий. Тэгээ ер нь энэчнээс бас хэлэхэд ой тогтоолтоор одоо хичээллээ гэж бодож байгаа. Одоо ер нь бол биднийг бас үзэн сууж байгаа хүмүүс маань бол бас ах эгч нар их үздэг. Одоо хүүхдүүдээ эсвэл бас одоо хичээлдээ явахаас өмнө ч гэсэн хүүхдүүд маань үздэг. Тэгээ ер нь бол ингээд ой тогтоолтоор ингээд хичээллэхэд одоо мотивац болох ч гэх юм уу, урам зориг ч гэх юм уу, яаж эхлүүл зүгээр үү гэдэг талаас нас гоё зөвлөгөө өгвөл. Ой тогтоолт нь яг үндэ ингээд маш энгийн, маш ойлгомжтой юм жижигхэн арга техникүүдээс ингэж бүтээд цаашдаа ийм их хэмжээний мэдээллийг цээжлэх боломжийг бүрдүүлдэг. Тэр жижигхэн арга техник 6 настай хүүхдээс 80 настай хүн хүртэл бүр хинч ингэж ойлгох боломжтой, ашиглах боломжтой. За тэгээд тэр арга техникийг ингэж суралцаад ирэх юм бол өдөр тутмын амьдралдаа мартаад байдаг зүйлсээ ч юм уу те маш олон мэдээллийг цээжлэх боломжтой. За мөн цаашлаад хэрвээ хүүхэд бол те энэ спортоор хичээлэх тухайд бол Монгол улсын энэ хэмжээнд Монгол улсын арга техник бол манай баг бол яалчгүй юм бол дэлхийн хэмжээнд шилдэг баг. Одоо шинээр хичээлчхээс хүүхдүүд гэвэл багадаа 2 жилийн дотор бол дэлхийн аваргын хэмжээнд орох хэмжээний тамирчин болж чадчихээн. Одоогийн байдлаар бол тэгэхээр ер нь бол хизээж оройтоогүй. Тэгээд хичээл үзээсэй л гэж бодож байна. Оролдоод үзээсэй тий. Тэгээд би эндээс бас асуухад бас бид нар ялангуяа Наранзулаа бит хоёр өдөр болго уулзахгүй. Тэгээд одоо ингээд терминалд бас 2 жилийн өмнө орж ирж ийсэн. Одоо орж ирж байна. Тэгээд ер нь бол терминалд орж ирээд бас хүмүүс одоо би юм гоё амжилт гаргасан тамирчтаасаа ингээд асуудаг юм. Яг одоо бас ингээд үзэн сууж байгаа телевизийг одоо бас бидний ах их хайртай багш үзэж байгаа. За тэгээд ер нь бол би яг энэ минутыг танд талархал илэрхийлмээр байгаа хүмүүс байгаа бол илэрхийлээч гэж хүсэж байна. Юун төрөнд намайг унаж бүдрэхэд эргэлзэж хахад айж хахад баярлж хахад хамт байсан гэр бүлийнхэндээ аав ээжтэй баярлаа. Тэгээд намайг энгийн тамирчин байхад энэ хүүхдийг тамирчин болгоё, тэмцээнд оруулъя гэж шийдсэн захирал багштай, тасалжуулагч, наран цэцэрлэгчтэй баярлаа. За тэгээд тэмцээн болгоны өмнө гээд сэтгэл зүгээр унаад өөрийгөө чадахгүй гэж бодож хахад зэмлэж загнаж маш хэрэгтэй зөвлөгөөнүүдийг өгч ирсэн шгшээ багийн тасалжуулагч бас гагш сингаш хоёртоо баярлаа гэж хэлмээр байна. За тэгээд
намайг ингээд тэмцээнд явхад бас тусалж дэмждэг дүүрийнхаа засаг даргын тамган газар тэгээд сургуультаас баярлалаа гэж хэлмээр байна. Баярлалаа. Тэгээд танай хамт олондоос баярлалаа гэд. Баярлалаа. Тэгээд Наран цулаас нэг сая ярьсан хүмүүс одоо ингээ гоё талархал илэрхийлсэн хүмүүсээс бас сонссон хамгийн гоё үг нь юу вэ? Манай Наран цэцэрлэгч намайг одоо төдийгөөс өдөө хүртэл хасалжуулж ирсэн манай салбарын маань багш байгаа. Тэгээд намайг би ингээд амар тийм хурдан эргэлзээл ингээд идэх хүн байхгүй. Тэгээд манай багш болохоор чи ихгүй бол хин бэ гэж хэлдэг байсан. Энэ үг маань ингээд заримдаа ингээд хэцүү нөхцөлд ороход бас бодогддог. Тэгээд бас сэнгэ агш маань үгээдэг айвал бүхий хийвэл бүэ гэд. Тэгээд яг юмд ийм юм амжилахаараа би ингэнэ гэж зориулсан бол тэрэндээ хайж болохгүй яагаад гэх юм бол хийх хэрэггүй гэдэг юм утга санааг агуулдаг. Тэгээд бас энэ бас их олон зүйл дээр юм бодогддог чухал үгнүүд байгаа. Яар гоё юм би. Тэгээ ер нь бол ингээд мэдээж хэрэг бас гав ганцаараа ирэхгүй дээ сайхан хамт олонтой бас багштай гэр бүлтэйгээ гоё ингээд дэмжлэгийн ачаар хурж ирж байгаа. Тэгээ хамгийн гоё юм нь болохоор Наран цулаа тэр болгоныг чи өөртөө аваад тэгээ тэр чигээрээ гоё урам зориг түшээ одоо улам шатаагаад те тэгээд энд ирсэнд бүр үнэхээр их би баяртай байна. Тэгээд дахин л ингээд хэлж чинь ямар хөөрх юм бэ те. Баярлалаа. Би бас яг энэ хайртай хүмүүс дээр одоо сая хэлсэнчлэн би бас бүр нэмээд хэлээд монголчууд тэр чигээрээ чамаар бахархаж байгаа шүү. Тэгээд баяр хүргэе. Тэгээд би бас чамаар маш их бахархаж байна. Тэгээд энэ их амжилтыг туулахын тулд одоо очихын тулд бол маш их хөдөлмөр байгаа гэдэгт итгэж байна. Тэгээд угаасаа ч тийм байгаа ах. Тэгээд мэдээж бид нар нөгөө нэг амжилтыг л хардаг болохоос ш тэр олон хоног өдөр шинэ гүйч хичээлсэн өдөр цаг мөч бүрийг бол бид мэдэхгүй байдаг. Тэгээд ер нь бол хамгийн сайхан зүйл нь бол мэдээж хэрэг тэр одоо хүмүүсийн мэддэггүй тэр хугацаанд чамайг дэмжиж исэн хүмүүсийг бас тэр хүмүүст би бас маш их талархаж байна. Бас бүгд тэр хүмүүст бас баярлалаа гэж хэлмээр Наран цулаас өдөртлийг ингээд тэр тайзны ард гэх юм уу те. Яг тийм тайзны урд гараад яг зүйлийг авсан. Одоо ингээд бидний ч нөгөө нэг айгу зарим нэг хүмүүсийн чинь бас бид нар дийлэх хүмүүс мэддгүй зүйл бол ингээл бас шагнал авчгаар нь л шагнал авчлаа гэдэг болохоос ш. Тэрний ард маш олон хөдөлмөр байгаа, маш олон сэтгэл зүйн уналт босолт байгаа. Энэ болгоны гол нь би юу гэж хэлэх гээд байна гэхээр даван туулж чадсан чамд маш их баярлалаа. Тэгээ бахархаж байна. Тэгээ энэ зарим хүмүүс бол маш олон удаа дундаас нь буцаж байгаа зүйлсүүд бас маш их байгаа. Тэгээ би бас эндээс хэлэхэд бол одоо бид нар бас эфирийн цагийг дуусгах төгч чинь тэгээд ер нь миний чамаас асуугаагүй тэгээ орж ирээд бас яг хэлмээрээс үг байна. Орж ирээд хэлмээр байсан үг гэвэл за бараг л байхгүй байна. Ингэж хэлмээр байна. Сайн хэлээд би Гиннес рекорд эвдэх зорилго хүсэлтэй гэж хэллээ шүү дээ. Тэгээд терминалд ороод энэ үгээ хэлсэн чинь би л юм шиг санагдаж байна. Би яг 2 жилийн өмнө орж байхдаа дараа жил би олон улсын их мастер аваад тэгээд чадвал их яваа авна гэж хэлж ирсэн. Яг тэр үг маань одоо харахад бүр яг жилээрээ биелсэн байна. Тэгэхээр бас энд орж ирээд хэлсэн зорилго манаас удахгүй бэлэх хаа гэж бодож байна. За тэгэлгүй яг би бас энийг сонсоход маш их таатай байна. Тэгээд Наран цулдаа бас амжилт бүтээлийн дээдийг 2026 оны одоо гал морь жилдээс одоо жинхэнэ дөрөлцөөдөг өрөө гэж хүсэж байна. Тэгээд Гиннесийн амжилтын дараа бол угаасаа уулзна гэдэгт бол би маш их итгэлтэй байна. Тэгээд энэ бол бид хичээж байгаа, зүтгэж байгаа, хөдөлмөрлж байгаа үед бол энэ боломжгүй зүйл байхгүй. Тэгээд дараагийн Гиннесийн рекорд эвзнийхэн дараагийнх дээр нь бид уулзаж ярилцаад дараагийн Гиннес чи юу вэ гэж ярилцах юм байна да, тийм үү? За тийм. За баярлалаа. Тэгээд 2026 оны гал морин жилдээ амжилт бүтээлээр дөрвөн бахалтгаа бидэнтэй хамт ярилцсан Наран цул байлаа. Баярлалаа. Ийш зургийг авах.